Сайн уу, чами байна. Өнөөдөр бол Kung Fu Panda Food бичлэг хийх гэж байгаа нь та нарт харагдаж байна уу? Энэ болохоор зүгээр юм обр шиг байхгүй юу? Энэ бичлэгийг хийх гэж бүр нилээ олон сар боллоо. Би ингээ худалдаж аваад бараг л 4-5 сар болчихсон байна. Тэгээ бичлэгээ хийхгүй маш удаан. Тэгэл тэнэгтэж явлаа. Буцаад аягүй гоё юм эрч хүч ороод энэ удаагийн бичлэгээ дахиад эхлүүлж байна. Everybody was kung fu fighting. Хамгийн ихний бидний туршиж хийж идэж үзэх зүйл болохоор за эхлээд ямар ч тач та нар сайн уу? Би Red Bun. Би юу гэдгийг мэдэхгүй байна. Та нар ямар ч тач үзчих. Тэгээ би яг яаж хийх аргачлалыг бол ойлгочихсон. Энэ Red Bun-ыг ингээ хийнэ. Лан шошныхон дээрээс сахар хийн. Зүүн дээр гурил хутгаж байна. Тэгээ сүйтэй гурилаа энэ дээр хийгээд дээрээс нь жоохон тос хийгээд өгөн. Тэгэхгүй бол ингээд наалтна. Ваа, энэ шанд нь болчлоо. Би одоо энийг шууд миксердэн. Найс. Энэ ингээд аюу тийм шинхэ харагдаад байгааз. Үгүй ээ. Маш өтгөн. Доош нь бүр урсахгүй. Энэ гуриландаа шанзаа хийгээд саяны миксерцнийг буцаагаад тайруулын тавгандаа хийчлээ. Одоо ингээд нэлээд сайн шараад өгнө. Тэгжиж барьцамтхай болох юм шиг мэдгүй заавран дээр л тэгсэн байсан. Шанз маань ингээд бэлэн болчихсон. Одоо энэний амтыг ерөөсөө та нарт тайлбарлаж хэлэх юм бол гурил маань ингээд бас бэлэн болчихсон. Ингээд амраад би бүгдийг гоё ингээд тосолчихсон. Яг дөрөв шиг л борцгийн. Тэгээ яг ингээд амтлах юм бол Евенгийн дотор байдаг нөгөө нь юу байдаг штэ те? Шанз. Яг тэр шиг амттай. Одоо нөгөө гурилаа хэлдээд тэгээ шанзаа дотор нэгээд. Одоо энийг ингээд боогод өгнө. Ингээл яг нөгөө Kung Fu Panda хийдчихсэн. Юм ингээд токофон тэгээ болчихоо. Тараа. Voila. Ямар халуун юм бэ? Гарчихсан. Яа. Нөгөө талта бэлэн өмсдөг. Тэгээд шанзан жоохон ингээд гурилын дотроосоо ингээд чихэлдээд ингээд зарим нь гараад ирчихсэн. Энэ түлэнхий биш шүү. Яг нөгөө шанзан шүү. Тэгээд би дээрэс нөгөө юу хийцэн? Өндөгний шар ингээд түрхэд айгуу гоё өнгөлөг болгочихсон. 4 ширхгийг хийсэн. 1 ширхгийг би ээжд очиж амсууллаатах зөө. Тэгээд би 3-ыг тавглаад хүрээдэр яа. За би ямар ч тач тавглачаад хүрээдэр. Яа. За хүмүүсээ. Одоо яг юу нэрч ийнэ гэхээр ингээд ууттай борцог задлангууд гэл нэг борц үнэртдэг. Яг тийм үнэр үнэрч байна. Одоо бөө өнөрөө хамсцгаая. Евен ингэж хийдэг юм байна. Энэ дээрээ нэг юм зурагтай нэг евен бид ч за бараг л тэр юм байна уу. Red Bun-тэй юм евен яг л евен амтагдаж байна. Тэгээ болцсон нь бол үнэхээр супер. Би нэг 30-40 минут токофонд байлгасан баг. Тэгтээ маш зөөлхөн температур дээр. Өөр зурсан гурил байхгүй. Тэгээ яг байгаа гурилаараа хийсэн болохоор төлөвчгүүдэ гэж их хайсан. Маш юм хатуу гадаргуутай. 9 чихэр хийсэн болохоор амттай гоё бэкринэ. Яг л евен ямар амттай. Ерөөсөө л евен юм байна. Ерөөсөө л евен. Яг Google-тэй кинон дээр гардаг шигэ болсон. Вау. Тэрх улаан шошин маш амин дэмлэг байх те би сайн мэдэхгүй байна. За гэртээ ийм евен хийж идэж болох нь байх шүү. Би сая Google-тэй киногоо ухрааж үзлээ. Тэгэхэд бол Kung Fu Panda энийг савхаар иддэг юм байна. Тэгээ энэний нэрийг Bing Bong нэрлэдэг юм байна. Тэнгүүтлээ Kung Fu Panda амруугаа ингээд амар олон ингээд чихэж хийнгүүтлээ 38 Bing 38 Bing 38 би амруугаа чихчлээ гэд иддэг юм байна. Тэгэхээр бөөнөрөө би арай л томыг хийцэн. Гэтэ би энийг амруугаа За савхаар энийг идэх гэж хэцүү юм байна да. Монголчууд угаасаа савх барихтан мууш. Ёо. Энэ бол үнэхээр амруу орохгүй мэнэ үү? Хүмүүсээ. Kung Fu Panda амруугаа ингэж чихээд иддэг. Яа, ширмэс татлаа савхаар чи юм хүнд юм ингээд барих ч амар хэцүү юм байна. Kung Fu Panda намсаатах. Маш гоё юмтай юм бэ шүү дээ чами. 10-10 оноо.
Кумбу пандагийн аюу тийм жоохны дүр зураглал байдгийн заяа. Тэгээ кумбу панда яг энийг ингээм амар шаржигнуулаад хаддаг байхгүй. Ямар хатуу юм бэ? Би нэг угаачихсан байгаа. За би дахиад Google-тэй киногоо үзлээ. Тэгж яагаад ийм жижигхнийг биш, ийм томыг иддэг юм бэ? Тэгээд би ингээ харьцлагцсан угаагаад тэгхгүй энэ гаднах хайлсан юм зузаан байгаа байхгүй юу? Тэг ингээ харьцлагчлаа. Тэгхгүй бол идэж чадахгүй байна. Кумбу панда айгу хөөхөө ийм жоохон бондгоор тэгснээ ингээл өгснэг ингээ хайсгүйгээр л идэх хэрэгтэй юм шиг байна бараг л. Нөгөөний кумбу панда чинь Google-ийн кинон дээр айгу тийм мантун бууз, тэгээ бууз иддэг дээ те. Is with this. Oh, great. No more questions. Oh, wow. They're for picking up dumplings. Тэгээ тэрийг би өнөөдөр яг ийм юмнаас иддэг байхгүй энэ ийм сонин хятад хулсан ийм жигнүр байгаа. Тэгээд энийг би энэ бичлэгэн дээрээ зориулж аль дээр л авч исэн. Тэгээд энэ карта би одоо мантун бууз хийх гэж байгаа болохоор ийм бууцтай бас кумбу пандатай ийм лаг ориг абрушк зүүх гэж байна. Ялкин авчи бас арай шүү. Энэ дотор хэдүүлээ мантан буузаа хийчээд тэгээ энэ гоё абрушкад зүгээд ингээд идэ. За явж мантан буузаа эцгээе. Захорж машинцсан мах авсан. Ингээ юмнуудаа цуглуулж гин. Тэгээд ийм соусаас авчээ. Срача юм шиг байна. Мантан буузтай гоё идэнэ. Мантан буузныхаа усыг зурах гэж байна. Биш ээ. Гурилыг зурах гэж байна. Дамбуулитын усаа ийцээ одоо ингээд зур. Гурилаа зурчихсан. Одоо ингээд 30 минут, 20 минут ч юм уу. Амраана. Би хоёр төрлийн махтай мантун бууз хийн. Энэ болохоор гахаан мах, энэ болохоор үхрийн мах. Би дотор нь давс перцэр ингээ амталсан. Одоо гурилаараа за ямар ч тийм мантун бууз болно. Мантун буузаа жигнүр дээрээ тавих гэж байна. Яг Google-ийн кинон дээр нэг иймэрхүү байгаад байсан юм аа. Тэгэхээр энийг дүүрсэн бодвол хятад мантун бууз энийг тийм л. Монгол бол ийм бид юм аа. За тэгээ энэ гурван ингээд бич юм лээ. Зэ мантун бууз маань бэлэн буусан. Чараа! Вау! Та нарын уурыг харж гин үү? Бууз маань бэлэн болчихсон байна. Доотлолт нь бас юм 3 бууз савхаар идэх ёстой. These are chopsticks. They're for picking up dumplings. Монголчууд бид нар зүгээр ингээл гараараа барил иддэг шүү дээ. Гэтэ кумбу панда бол савхаар иддэг юм блэ. Амар халуун минь шүү. Миний мантун бууз ийм их шүлтэй. Сайхан шүл асгарч байна. Хүүе бүр халбах шүл болчихлоо шүү. Мантун буузаа эцэцгээе. Enjoy. Кумбу панда. Савхаар иддэм билээ. Би нэг 25 минут жигэнсэн шүү. Гахамах угаасаа ингэ шарахаараа нэг юм ягаан өнгөтэй байгаад идэгтэй. Дахианы мах шарахаар цагаан өнгөтэй болдог шиг. Гахааны мах нэг иймэрхүү байгаад идэгтэй. Би гэхдээ яг гахаан мах биш. Нөгөө бэкон утсан бэкон авсан юм л да. Тэгээд гахаан махтай муухай юм байна. Үхрийн махтайгаа бит. Энийг хараа. Харман. Би яан давсаа суул хийчихэ. Айгу амтгүй байна. Амтлагч яваад дэрээ. За энтэй холиод иднэ. Амттай. Самаши мөргөлцсөн. Амтгүй бол хийсэн ч соус байдаг нь аз юм да. Тэгээ энэ мань үз шүү зүгээр юм кимчитэй. Мантун бууснаас одоо ингэ шүл гараадах юм одоо юу гэж ойлгох вэ? Энэ юм дутагдаад нь яг арай л амтгүй буусаж би бол давс хийсэн шүү дээ. Баах соус гаргаж ирээд идээд идэг нацсан те. Срача гэх юм уу, сриача гэх юм уу? Майотай. Кумбу панда Google-ийн дээр нөгөө нэг шифу багштайгаа булаацлаж идээд идэгтэй ингэж. Савхаараа ингээл. Минийх. Үгүй минийх гэл. Нөгөө булдак амар халуун ногоотойгоо юм бид штэ. Яг тэр. Булдактай. Соо. Зарай хийчүү дээ. Гоё юм байна. Кимчитэй маань үз.
Нэг 2 мантан буузи бүр 10 соустай холих чаленж хийгээд байгаа юм ааш. Юмнуудаа хураа энэ гадаад ютуберүүд ийм срирач айгу хэрэглэж хоол мол амтлаад идэв штэ тий. Энэ болохоор кимчитэй срирач тэгээ энэ болохоор маньюцтай тэр дээрээ Korean street sauce гэж бичсэн байгаа. GMO нэмэлт химийн бодисгүй vegan солонгос соуснууд байгаа. Танд орхон номингийн бүх салбаруудаар, оргилын бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа. Өвчи Foods. За дараагийн бидний хийж туршиж үзэх зүйл болохоор яг энд ард харагдаж байгаа энэ сүмнэрийг та нар анзаарч байгаа бол энэ дээр нэг хөрөнгөт гэрэл асдаг. Тэгээд энэ болохоор яг юм Kung Fu Panda-гийн original би нэг аваад бараг 3-4 сар болж байна. Гэхдээ би ингээ яалхтын хадгалаад байсан бичлэгийн хизээнийг өдөр хийн гэж бодоод би нөгөө хүмүүсийн хил амнаас болоо за энэ бичлэгийг хийчихвэл бас ядаргаа болох бах таа гэж бодоод хийхгүй ингээд байгаад ёо бол зүгээр ш нэг гэрэл унтарч асдаг сүмнэр бол биш. Арталта попкорн хийдэг савтай. Popcorn, please? Тэгээ попкорноо ингээд бэлтчихсэн одоо юунд хийгээд пейжент хийгээд ингээд попкорноо пам. Карамельтэй попкорн айгу дими юм байна. Түлэгччдэг юм байна. Би бол яг минутаар нь л нөгөө пейжент хийсэн байхгүй тэгсэн чинь төлөгдөө гараад ирлээ. Би өмнө дандаа энгийн эсвэл салцад попкорн авдаг байсан чинь энэ удаа айгу сонирхолтой санагдаад карамельтэйг авсан ч бүтлгүүччихлээ. Тийм оосртой. Оосроо зүүж байгаад попкорноо кино үзэж байхдаа эдэн. Би сая ямар түлхий попкорн идчихвэ. За дараагийн туршиж үзэх зүйл болохоор Kung Fu Panda-гийн хамгийн дуртай хоолыг чи нэрлэнэ үү? Worst dishes in Basol. Яг зөв. Гурилтай шүлэнд Kung Fu Panda маш их дуртай шүү дээ. Order up. Hope you like. Гэхдээ тэр гурилтай шүлэнд мах ордгоо. Яагаад гэхээр угаасаа нөгөө Kung Fu Panda ч өөрөө ийм амтэн штэ тий панда Google-ийн кинон дээр яг ингээд амтныхаа мах идэх нь ёс бусл байх л та ер нь бол Google-ийн кинон дээр ерөөсөө тэр шүлтэй хоолн дээр мах хийдгүй юм шиг байна лээ. Тэгэхээр тэр шүлтэй хоолыг бөөнөрөө хийж үзцгээ яа. Яг жорын дагуу хийн. За энийг яг юу гэдгийг нь би самтгүй наа цагаан манжин цагаан луу. Үгүй ямар тач ингээд усаар угаагаад Kung Fu Panda энийг шүлэндөө хийгээд байсан байхгүй. The scariest bandit in province. Kung Fu Panda энийг яг ийм нарийнхан бөөрөнкөөр нь хэрчиж байсан. And again. Цагаан гаага хийгээд бүдүүн ногоон сонгон илгүүлээ мэдгүй за тиймэрхүү нэртэй. Дээрээс нь ногоон сонгонгоо хийгээд хар перц сайхан эргүүлээд өгөх хэрэгтэй. Чүлт сой соус. Шилэнд маань нэг л юм дутуу байна да. Garlic. За энэ дотор сармис байгаа. Тэг ингээд нухаад юу яадаг юу гэх юм бол захаад хаа тий. Шүлэн дотор ингээд сармис хийчихнэ. Биднэрт ямар гомон хэрэгтэй вэ гэхлээр иймэрхүү нарийнхан маш нарийнхан гомон хэрэгтэй. Өнөөгөөс нэг аваад энэ мар болчих واخа. In like 1. Order up. Hope you like it. Шүл маань бэлэн боллоо. Пошул. Ой баг. Айгүйх сонгон сармис өнөртөж जैन. Тэгээ огт махгүй. Тэгээ би нэр цагаангаа хайсан ш. Тэгэхээр айгүй тийм хурц амттай болсон байх гэж би баа. Нэрээ ингэдэж штэ манайхаа сонжин нөгөө Kung Fu Panda дээр нөгөө Shifu багшийг нөгөө хин дүүрэдэг да Kung Fu Panda. You'll never be the Dragon Warrior unless you lose. I thought they were pretty good. It's Shifu. Ooh, Master Shifu. Shifu багш чинь яг нэг юм сахалтай штэ би энэ зургийг тавьчээ. Тэнгүүтлэг Kung Fu Panda яг Shifu багш дөрөд өгөхгүй. Ингэж болохгүй. Лугиндаа чинь ийм байх хэвээр. Чи бол бүдүн. Чи бас нэрэн дээрээс нь панда. Лугиндаа чинь хизээч панда байж болохгүй. Хурдаж тэгээд нөгөө багштай бэрэгдэг байхгүй юу? Бити ингэж хоолороо тоглоорой. Зүгээр л би Kung Fu Panda дөрөөс шүү. Амсгай. Ёо, энэ сахаар энэ юм лаатай юм аа. Цаангач ямар хурц амттай юм бэ? Эндээс бүр амар цагаангаа амтгдчихэв. Цагаанга ингэж болохгүй байна. Энд ихтэй амар дархлаа дэмжих шүүл болчих шиг боллоо. Хоолоор бүр ингээл зураал орж ийм цагаангаа бүр яг нэг юм оошиг штэ ер нь бол нэг юм цагаан гаа нэрнгээсээ цагаан өнгөтэй баг гаашиг амттай гэх юм уу. Энэ жоохон мах орцсон байсан бол амар гоё болох байж. Энийг амсаж үзье да. Энэ нэг юм сонь цагаан өнгөтэй луу манжин. Энэ боломж.
Энэ би 10-аас 1 өнөөх байхаа. Муухай наа. Муухайтай наа. Гомн яг уу идэж болно. Тэгтээ шүл нь бол ерөөсөө дандаа ийм цагаан гал амтагч чинь. Амар хурц. Би давс хийгээгүй зөвхөн сой соус л хийсэн. Хоолны дараах десерт гэх юм уу би ганцхан ийм кунг-фу пандатай chocolate олж чадсан. Энэ болохоор ногоон цайтай green tea with rice bubbles. Nice. Бяцарчиж би сүүлд матча амар дуртай болоод байгаа. Wow. Будаатай юм уу хашийн? Rice bubbles гэхэр ч одоо будаатай. Нэрнээс нь бодоход одоо тийм болов уу? Ингэж харагдаж байна. Маш хурц ногоон цай амтагч байна. Гоё ногоон цай амтгцсан цагаан шоколадтай. Хоолны дараах супер десерт байна. Зайлын нөгөөтгөө зүгтхийа. Эн чин маг яг л кунг-фу пандагийн вайптай болгоод байгаа аахгүй да. Яг хөө чамдл гэж харуулъя заяа. Green tea. Тэгээд сүүлийн би ногоон цайнд аягүй дуртай болоод байгаа болохоор надад маш их бас таалагдах шалтгаануудын нэг боллоо 10-аас 8.9 соногч тийм үү? За би ядарчлоо. Өнөөдөр ч ингээл галтгоотойгоо зодлоо. Үгүй. Ноцол лоо ёо бүр яч цадаад. Тэгээ одоо би энэ аяг тавгнуудаа бүгдийг одоо угаах ёстой. Зөндөө юм завартуулаад орхицсан. Айл болох хурдан бичлэгээ эдлээд оруулахыг хичээнэ. Тэгээд дараагийн бичлэгийг би удаахгүй бас оруулахыг хичээнэ. Энэ дэхтэй айгу хөөрхөн харагдлаа те. Ийм Үнэстэй дэжгүй юм нэг юм обруу шиг камерын дээр харангуут яг юм кунг-фу панда шиг ингээ өөрийгөө мэдрээд их сонирхолтой байла. За баяр та.